99-ийн 3 дугаар дугаар Байран отхийн ар ноён хар бэхийн дурсамжээр 3 дугаар хэсэг. Энэ дугаар дээр 60-аас 80 настай хэсэг бүлэг настайчуудын бүлэглэл төрийг ардаас нь удирдах байгаа тэдгээр бүлэглэлийн тагнуул дуршуулууд нь ямар аймагт ямар хүмүүс яаж харьцаж юу хийдгүү гэдэг талаар гарах байгаа. За наснуудын ширээ аймагт байдаг гэж байна. 8 аймагт гэвэл их чинчин мөн 2000-ийн жанжин байгаа. 3 настай хүмүүн байна. Тэдний нэг татаа тунгагийн эцэг дахир сахалтан бас л манай ширээний бүлгийнх бүхэл бүтэн номын санчаар тагнуул тавьчихсан байна. Тачир сахалт номонд дуртай. Бид алтан сүн усаар байгаа сонирхолтой номыг жунсоогоор аваачиж өгөөд захианы андууд болчихсон байсан. Хизээч бисээ хараагүй хэрнээ тийм ном өгөөч манад ийм юм болж байна гихчлэн манай буурыг таян ингэж байгаа гээд захиа бэлэг жунсоогоор их дамжуулдаг байлаа. Цэрэг дэний ач холбогдолтой биш зарын чанартай зүйлс хаадуудаа бичдэг байсан. Тэндээс бас тэмтрэл авч болно. Мэрэгдэд бол хуучин төвшмдээс 2 хүмүүн бий. Мянгат зуутын биш, ерийн мэдлэгтэй хүмүүс байгаа. Хэрэтийн нутагт Мөкигийн аав долоодоо байгаа шүү дээ. Татааруудтай тааламжтай харилцаагүй учраас таардагт хэдийгээ аль эрт авчихсан. Тэнд байгаа наснууд нөлөөтэй удахгүй суудал алдах шинэ залуу үед шахагдаж байгаа хүмүүн бүрийг хүрээлэлдээ авчирч байгаад үдлэг насаа амгалан өнгөрөх жижигхэн диваачин бүтээчгээд үүлэн үеийн нэрийн дор тэмүүжнээс нуучгаад амьдарч байсан. Нэг талдаа үнчтийн өргөө. Асрамжийн газар гэсэн үг шүү дээ. Настан биднийг ачлах гэж тэд байдаг юм байгаа зү. Эрүү өвдөг нийлсэн эмгэд өвгөд бид сүүлийн хоногтой шүл цайнаас хагасахгүй гадаа унтчихгүй өхмөрөн шүү дээ. Тиймээс үнчтийн нэрийн дунд ард нь хувилдаж үлдэж байсан юм. Тэмүүжнийг бид бүрдүүлсэн бол дараагийн ээлжний үйлдвэрийн эзэдийг бэлтэнэ гинэ. Ганц тэмүүжнийг бүтээгээд ажил дуусахгүй. Уус бүтээхийн тулд хашаа болсон хааны хаалга болсон жанжтыг нь дотор нь амьдардаг ардуудыг зүлэг ногооноос ахуулаад орд өргөө бүгдийг хүмүүний зүгээс бэлэн болгох ёстой. Тийм учраас минин байран тэнд зүтгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл анханасаа мэрэгчсэн хүч байгаагүй. Дөхөө мэрэгшилтэн байдгийг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлж бэлтгэхийн тулд бүх талын ахуйн үйл ажиллагааг хүмүүнтэй нь уйж өгч байгаа юм шүү дээ. Тийм үйл ажиллагаа тэнд ганц минин байрынгийн хийх ажил биш. Тэмүүжин ханыг давсан эрх мэдэл байж тийм үйл ажиллагаа хийн. Бид нарын яг энэ мөлхөө хоньны бүлэг бол төгс ус диваажин бүтээхийг мөрөөдсөн хүүхд төгсөн хідэн эмгэн өвгөн нар байхгүй юу? Энэ хүслээ хэлэхээр залуучууд ойлгохгүйтэй. Энэ зовлон аль аймагт үүссэн учраас 8-ны өвгөн эмгэн байна уу? Хэрэдэн байна уу? Татаарт нь байна уу? Тэр настай эмгэн өвгөдөд хэлэхэд хүлээн авах хүн олддог байсан гэж. Тэдэнтэй сүлбэлдэж улсаа нэгтгэж байгаад амар амгалан гэр өргөө гэдэг рүү тэмүүлж мэдлэгээ нэгтгэж бид нар хамгийн түрүүнд энэ их Монгол улс чинь эмээ өвөө нараасаа эхэлж нэгдсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл ядаж өгсөний дараа чиглэх хөрсөн минь цус биш ус байгаасаа гэж хүссэндээ хийж байгаа зүйл. Тэгэхгүй бол энэ залуучууд хөнгөн хумгаа уйдамхай сонирхол хөөх гэдэг үйл ажиллагаагаар улсыг самарчихна. Доктортой байхын тулд тэнд урд тэмүүжнийг гүйлгэж залуучуудыг удирдуулах юм. Бид тэр залуучуудыг удирдах чадахгүй. Гол суурай бид эндээ бий болгож хүмүүн болоод ахуй хоёрыг уях үйл ажиллагаа хэрэгтэй болж байгаа юм. Тэмүүжин үйл ойшох шалтгаан нь тэмүүжнээс давж сэтгэж байгаа байдал юм. Тэр сэтгэлгээнд тэмүүжний ухамсар одоохондоо хүрээгүй байгаа учраас тэмүүжнийг маллаж үйлдэж хийх хэрэгтэй болдог. Тэр алсын тооцоог одоогийн тэмүүжний үзэл хүлээн авах чадваргүй байдаг. За өвгөр бол жадарны тагнуул бөгөөд жамгууд байдаг манай тагнуулаа гэж байна. Амар амгалан хурдан бүтээхийг хүсэж байдаг манай тагнуул. Ноёхон бол эрхээ бангийн ноён. Мэргэжил нэгт андууд цэргийн ар тал буюу цэргийн хангамжийн ар ноёдууд гэсэн. Үүнээс дил сул арвтын даргууд ч бас байгаа. Тэд өөрсдийн засаг захиргаа эрх мэдэл төр эрхцүүд амьдарч байгаа учраас тэр дотроо холбогч том ноёд нь энэ гурваа гэж байна. Нэгэнд өвгөрөөр хувцлуулж буй учраас жамхаа үгнээс гарахгүй. Тэмүүжин үүлний үгнээс гарахгүй. Хадгийнхаа үгнээс тойрол гарахгүй. Энэ хаадын тоглоом ийм өргөтэй юм. Өөрөөр хэлбэл утасны эзэд гэж байна. Утсан хүүхэлтийг удирдах байгаа энэ нөхдүүд болж таарж байгаа тийм. Бууриг хан Цэбүүгийн татар ноёд Хабуул ханаар жишг барьж нэг том улс байж болно гэсэн мөрөөдлийг сэтгэлдээ агуулгах зүрхтэй болчихсон нөхөд байхгүй юу? Гэтэл хөгшөрчихсөн. Ус байгуулах гэхээр өнөө маргаашгүй хүчих гээд байдаг. Дөнгөж ухаанаа олчихсан байдаг. Хөрөнгө бол чухал биш. Өнөөдрийн цэнгэл чухал биш гэдгийг ээж аваасаа өөрөөсөө мэдчихсэн. Хаадын хүсэл мөрөөдөл дээр эвлэхийн оронд өөрийн ашиг тусын буюу амар амгалан өөхөх сэтгэл зүйдээр ив үүсчихсэн өтгөс буурлууд. Залуучуудыг харахаар манай цаг үеийн бусад хаад шиг санагдсан.
Хааныг бүтээж болно гэсэн төсөөлөл өртчихсөн хүн амын цөөнх нь бид байхгүй юу? Бид нар чинь яахаа хүчтэй байхынхаа дур хурдан ив нэгдэлд хүрэхийг цаашаа нэг үлдэх төрийг олигтой байлгах хүсэлтээр нэгдээд байгаа нэг юм үл бүтэх хитэн өвгдүүд сонин цаг үеийнхэн багаас 2 бойтгоо хідэн түр хааны царайг үтсэн юмтэй хүрхийн амтад эднэр чинь дор хаяж 3 хааны нүүр үтчихэд байгаа байхгүй юу? Хабуул, Амбхай, Готулаа хаан. Одоо тэгээд Чингис хааныг боожуулаад байгаа гэсэн үг шүү дээ. Хувлагч Тэмүүжин хааны хүнд битгий тоол. Тэр бол Тэмүүжин хаан тавьсан бидний нохоо байхгүй юу? Хэрв хаад тарган дахал гэвэл хонин ширээнийхэн өвөд бид бол тарган дахлын дархлаа гэдэг шиг хааны дархлаатай. Хэн хан байх нь хамаагүй. Хаадад итгэх итгэлээ алдчихсан. Тэднийг алхад бэлэн тэднийг ашиглахдаа бүрэн ашиглахыг хичээдэг байв. Бидний залуу нас маань тэр хаан сайн энэ ухаантай энэн тэнэг гэж байгаад аанд нөхөд авгаа хүүхдүүдээ өргөдүүлчихсэн нөхдүүд тул бүх хаад тэнэг гэдэг үзэл бодлоор хөглөгдөж байв. Яахав энэ арай азтай л байна гэдэг байдлаар л хандаад байгаа юм. Засаг захирхаа буюу бүтэц тал дээр маш үнэнч хэрнээ хан дээр үнэнч бус байдаг. 2 хаан яан гэж байна тэндээс ямар хонжоо олж болохыг л хардаг. Гэхдээ хил соёл ондоо өөрсдийн амьдрах чадваргүй орон зайд чичгүйн тулд хувилдана. Өөрсдийн нүүдэлчин амьдралд өсөж торинсон газар нутаг өв улбаа түүх үнэн гэж итгэдэг итгэлээ авч үлдэх төрийг хүсдэг учраас ижил төрлийн төрөө дэмждэг харин эсрэг төрийг эсэргүүцдэгэ гэж. Тэгэхээр ерөнхийдөө одоогийнхаар сэтгэх юм бол яах нь одоо айл нам байх нь хамаагүй те хэн байх нь бол тийм хамаагүй. Энэ улс оронд хэрэгтэй ирээдүйн амар амгаланд хүргэх тэр хүмүүсийг л ингээл ажил хараал дэмжихийн дэмжээл унахын унгаал байж идэг гэсэн байгаа байхгүй тийм. Алах үедээ алчаал, ашиглах үедээ ашиглчаал ингэ байж идэг. Тэр тухайн хүн гэхээс илүү тэр тогтолцоонд итгэдэг байсан гэж байна. Тогтолцоо сайн байх юм бол угаасаа сайн хүн гарч ирэх нь тодорхой. Тэгэхээр тогтолцоог болоод дээрэс нь тухайн удирдагч яах нь өөрсдийн одоо нүүдэлчин амьдрал өсөж төрсэн газар нутаг өв улбаа түүхийн уламжлуулаад авч явах нь тэднэрт бас чухал. Тэгэхгүй тэс өөр үзэлтэй өөрсдийнх нь тэр соёл өгүүлсэхээр тийм төрийг гаргаж ирвэл бас эсрэг байх. Ийм үзэлтэй одоо настайчуудын бүлэглэл. Тэгээд хамаг эдэр залууч нь хоосрохын явдлаар дүүрч гисэн. Бүдэрхийн ухааныг олчихсан учраас даруй болчирхааныг барьж байгаад жижиг хөрөнгө босгоод усаа хангаж хүүхдүүдээ цатгаж төрөө төвшин байлгах арга болоод нэг жижиг гэр бариад улсынхаа болонд суучихсан юм аа гэж. Хэдийгээр хэрээдтэй манайхан байлдаад явдаг ч гэсэн Тэмүүжин гөгчхүүл залгуулад Жамуухыг Монгол улсын дараагийн ханаар бодож бэлтгэдэг байсан байхгүй юу? 2 дугаарх төлөвлөгөөний хаан гэж байна. Сэнгүм лав биш. Тэр бидний уурганд орохооргүй үнчин унаг байхгүй юу? Тийм учраас уурганд ордгоор нь Жамуухыг хэрээдийн хан болгохоор төлөвлөсөн гэж байна. Арай авир зөөлөн төгөөр нь Тэмүүжнийг хан болгож байгаа юм гэж байна. Хэрвээ ивэр болохгүй бол хүчээр зогтож Жамуухагаа 2-т тавьчихсан байгаа. Тэмүүжний өхөл 2 газар байд. Татарт өхөрж болно. Учир нь бидэнд татарын сүлбээ хэсэг байвч гүн биш. Мөн алтан усад тангуудад өхөж болно. Ийм 3 хутга зоолгосон хан хаач өхөж болно. Иймд Тэмүүжин хан ширээндээ л шарахтаа босож байгаа юм. Бид бол Тэмүүжин гэдэг хүүхдийг олохнуудаас алахгүй, хэрээдээс алахгүй, баргуужин төхмөөс алахгүй нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Ингэж л хамуута бор даах, хачин бор даах 2 минь уралдсан бөлгөө гэж байна. Тэмүүжин Жамух 2-ыг тийм. Нэгэнд нь бид төрийн сойрхол авахгүйгээр бэлдсэн буюу алтан усаас нуух бодлоготой. Энэ 2 хүмүүн бол өөр гэдэг нэгийг нь устгаж байж хооронд нь мөргөлдүүлж байгаад алтан ус ашигтай гэдэг тэр дүрийг бэлдэж өгсөн юм аа гэж байна. Алтан усаас Жамуухыг бас нуусан байх нь шүү дээ. Тэгэхгүй одоо дараагийн хан болох боломжтой хүн гэдгийг мэдсэн бол бас Жамуухыг алчих магадaltaй учраас тэр хоёрыг яах нь эсрэгцүүлж одоо хоорондоо дайсагнадаг хүмүүс гих маягийн тийм дүрийг бэлдэж өгсөн гэж байна. Мөн цаашаа хэрвээ Тэмүүжин үхэд Жамуухаар хан сонгоод Жамуухаа хөөх бол бас яах вэ гэдэг дараагийн залгамж халаа Жамуухын хүү Сартагтайг хан тавин гээд тэнд бас сургаад сууж байгаа. Харин Тэмүүжин энэ чигээр яваад сайн ус байгуулад хүүхдүүдээс нь хан болбол зүчээс бусдыг бэлтэн гинэ. Зүч бол бидний үгэнд ордоггүй, бидний эсрэг хүүхэд. Дайнч талбартай, бидний сургалт авдаггүй явдалтай. Зүч бол жанжин юм уу сайд байхад болно. Улс төрийн идэвхтэй тоглолт буюу хааны дүрд тохирохгүй гэж манай мөлхөө хоньны бүлгэм үзнэ. Зүч бол Тэмүүжин хааны ууган хүү учраас зүчийн ууган
хүү болон 2 дугаар хүүг авчиж байгаа юм. Ачийн ач руу төлөвлөгөө зохионо. Ингэж бодож төлөвлөсөөр байтал нэг мэтгэд 25 хан тоолоод сууж байсан шүү. Тэр хааны төлөвлөгөө, энэ хааны төлөвлөгөө гэж байгаа жамуухын ухсааны, Тэмүүжиний ухсааны цагаатаа өгөөдөд толуу тэдний дараагийн хүүхдүүд гээд бэлдээ сууж байсан байхгүй юу? Ерөнхийдөө сайдад бэлдэж байна гэдэг нэрийдлэр хааны ухаан мэдлэг хэрэгтэй гээд сургаж байсан. Ямар нөхцөл хизээ ирэхээс хамаарат хаадыг бэлтгэд Тэмүүжийн хүүхэд 20 сонголттой болсон байлаа. Тийм их хэмжээний хам бэлдсэн учраас их Монголын үед ханы дутагдалд ороогүй. Нэг хам бэлдээд болсон юм чинь нэгэн зэрэг 2 хам бэлдсэн юм чинь тэр туршилтын тоглолт бүтэмжтэй болсон учраас дараагийн хаадыг бэлдэж эхэлсэн байхгүй юу? Ингэж хам болгож болдог юм байна гэсэн тогтолцоог ойлгоод бидний бэлдсэн сойсон хамуутай бордоо хачин бор дааг 2 нэг нь гүр хаан, нэг нь хамаг Монголын хаан болоод явчихсан. Хаан гэдэг үгийг одоохондоо хэрэглээгүй байгаа гэж. Хаан гэдэг бол нөө хэсэг бүлэг ч юм уу Овготгийн хаан гэдэг бол нийт одоо улс үндэстний хаан. Одоохонд бол хаан гэж нэрлэгддэг байгаа гэж. Чингис хааны үед дараагийн хаадыг бэлдэж байгаа гэсэн. Энэ тоглолтод өвлөн ижийг өөрөө санаачлахтайгаар оролцож бүр жамуухын талд ч Тэмүүжний талд ч өөрийн гараар бэлтгэсэн гэж. За ингэ байж тал нөгөө хүнд хуйг эзэмшигч Сүбэдийн нутагт нь тэдний цэргийн бэлтгэл хангалтайг үед мэрэгдийн 1000 гаруй цэрэг дайрт ирвэ. Манай төмөр хуйгны хэмжээ 600-аад болчихсон учраас тэд сүрээр зогцсон л та. Энэ чимээг Сүбэдэ Тэмүүжинд өчлөн хилээд тэднийг хүргээлээ. Танд хэллэггүй нэхэж босонгүй гэд хэлэхэд тэнд Жахаа хамбуу хэрээдүүдээрээ салж нүгөөд хамт амьдрахаар болж л дээ. Жахаа хамбууг үнэн ч итгэлд эсхийг сорьтгхийн тулд Сүбэдэтэй нийлэн хэрээдүүдийг зогсон явдал бий. Ингээд мэрэгдийн нутаг дэвсгэр хараа ерөө голын сав газрыг буюу хил залгаа нутгийг эзэмшихэр боллоо л доо. Ингэснээр урлаачид бидний усны хомсдол бас овоо чөлөөлөгдөж байгаа юм. Хараа ерөө голын ай савыг өөртөө авна гэдэг чинь их олз байлаа. Өөрөөр хэлбэл гол хишиг нь зэлэм Сүбэдэ бид нарын урлаач аймагт орж ирж байгаа юм. Бид нар чинь байнга төмөр угаана гэдэг асуудал байгаа шүү дээ. Хараа ерөө голоор төмөр их байдаг юм чинь гол зорилгодоо хүрээд байсан. Бид 600-аас цааш хүнд хуйг хийж чадахгүй байсны шалтгаан нь хүдрийн дутагдалд орж уурхаагаа барчихсан. Бид цааш явбал уулынхаа зүрхийг ухчих гээд байсан учраас түр зогсчход шинэ уурхаа эрхлэхээр болоод тухайн газраа нөхөн сэргээх 1 жилийн хөдөлгөөн хийж байсан юм аа. Бидэнд хөдрөө чанартай боловсруулахт хэрэглэх нүүрс маш хэрэгтэй байв. Тиймээс хэрээдээс нүүрс авах өдрийн мөрөөсөл шөнийн зүуд. Өвлөн ээж бид хоёр чинь бүх ухаанаа хэрэглэж эхэлцвэ. Энэ байдлаар Тэмүүжин хизээч хэрээдэг байлдахгүй хэрээдч Тэмүүжин рүү байлдахгүй байна. Бидэнд хэрээдэд байгаа зарим нэгэн зүйл хэрэгтэй байгаа тул гэрээний бодлохоор Тэмүүжинд хэрээд ихнэр авч өгье гэж хэлэлцээд унтахаар нь ихнэр ав гэж хатхан шивнээд сэрхээр нь ихнэр авах боломж байна уу гэд өглүүлцгэн. Маг Тэмүүжин би нэрээ ихнэр авах хэрэгтэй билүү гэж боттол нь өглөнө гэдэг ажлыг чинь 8 зүгээс нь хийсэн юм. Хасар отчгон хачуугийн дээрээс нь хоогчин эмгэн түүний цэргүүд бүртгч нь ятгаж байгаа юм л да. Одоо өвтлөө хэрээдээс ихнэр аваад их баг хатна хүлийн зөвшөөрөө. Хэрээдэд байгаа зарим нэгэн зүйлс ахын өсөлт хийхэд хэрэгтэй байна. Ялангуяа бид ойн шавхралтанд хүрэхгүйгээр төмрийн чанарыг сайжруулахад хэрээдээс нүүрс олборлох хэрэгтэй гэдэг өдрийн мөдлийн шөнийн зүуд болоод байгаагаа хэлэн бүх талаас нь ятгах эхэлсэн гэж юм. За тэгэхээр энэ процессыг дараагийн дугаарт яриа. Хэрээдээс ихнэр яг авсан уу те? Энэ ятгалах ерөн хэр өөр түнтэй байсан. Тэгээ ямар хаттууд авсан? Тэр хаттууд нь хэн байв гэдэг талаар дараагийн дугаарт өргөжлүүлье. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.